Хэрвээ чи яг одоо ямар нэгэн зүйл эхлүүлэх гээд эсвэл эхлүүлэхээр шийдсэн байгаа бол тэрнийхэн талаар хинтээж битгий ярилц. Найзтайгаа байсан ч битгий ярилц. Яагад гэвэл чи үнэхээр тэр зүйлийг хийхийг хүссэн бол чи өөр хүнтэй ярилцаад байх ямар ч шаардлага байхгүй байхгүй. Чи үнэхээр хүссэн бол чи тэр зүйлийг хинтээж ярилцахгүйгээр зүгээр л өөрөө хүссэн учраас өөрөө өөрийгөө байрж дийлэхгүйгээр зүгээр тэр зүйлийг хийчихнэ гэсэн үг. Найзтайгаа ярилцлаа гэж бодоход чи тэр зүйлийг үнэхээр хийхийг хүсэж байгаа учраас чи айдас болон догдол гэдэг хоёр мэдрэмжийг хоёулангийн зэрэг мэдэрч байгаа. Тэр үед чи найзтайгаа ярилцаад найзаасаа зөвлөгөө ч юм уу найзынхаа бодлыг сонсох гэж оролдлоо гэж бодоход найз чинь яг чам шиг тэр догдол эсвэл тэр айдсыг мэдрэхгүй байгаа учраас чиний бодоогүй талыг хилдэг ч юм уу те хараагүй зүйлийг чинь хэлж болно. Тэр үед зүгээр л өө за нэрэл миний хийх зүйл биш юм уу? Нэрэл худлаач юм болов манай найз ингэж хэлсэн юм чинь гэд ерөнхийдөө бол яг үнэхээр өөрөө өөртөөгөө ажиллахгүйгээр зүгээр л тэр найзынхаа бодлоор ерөнхийдөө өөрөө өөрийгөө хориод ч юм уу өөрөө өөрийгөө ингээд боловлчж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүнд зүгээр л өөр хүмүүсийн туршлагаас хуваалцаж үзэх хэрэгтэй. Өөр хүмүүсийн бичлэг, өөр хүмүүсийн туршлага тэр бүх зүйлүүдийг сонсоод өөрөө өөртөөгөө илүү ажиллаж үзэх хэрэгтэй. За үнэхээр би энэ зүйлийг эхлүүлэхийг хүсэж байна уу? Үнэхээр би энэ зүйлийг хийхийг хүсэж байна уу? Яг үнэхээр миний хүссэн зүйл мөн үү? Эсвэл тэ үнэхээр би энэ зүйлийг эхлүүл би цаашдаа ингээд энэ зүйлдээ дуртай ингээд явж чадхаар байна уу? Эсвэл дундаас нь хайхаар байна уу? Тэр зүйлүүдээ яг өөрөө өөртөөгөө өөр хүмүүсийн туршлагаас хүртэл хуваалцаж сонсоод өөр дээрээ бодож үзээд өөр өөртөө цагийг өнгөрөөж шийдвэрээ гаргана гэсэн үг. Магадгүй тэр хугацаанд тэр ингээд өөр хүмүүсийн туршлагаас судалж явах явцдаа бусд хүмүүс зүгээр л чамайг хийгээсэй гэж хүссэн учраас тэр зүйлийг би хийх гээд байна уу? Эсвэл би өөрөө үнэхээр хийх гээд байна уу гэдгээ хүртэл ялгаж салгана гэсэн үг байхгүй юу? Үнэхээр тэр хүмүүс чамайг зүгээр хийгээсэй гэж хүссэн болохоор чи хийх чинь үү гэдгийг анзаарч байгаа бол чи тэр зүйлийг хийгээд байх шаардлага байхгүй. Үнэхээр хүсэж байгаа бол чи өөр хүмүүсийн бодол чамд ямар ч хамаа байхгүй чи зүгээр л тэр зүйлийг эхлүүлнэ гэсэн үг. Дээрэс нь ямар нэгэн зүйл эхлүүлэхдээ хүнтэй ярилцсан гэдэг бол нэг бодлын чи ямар ч юу ч эхлэхгүй байгаад ерөнхийдөө бол өөрөө өөрийгөө тэр зүйлийг хийцэн юм шигээр өөрөө өөртөө худлаа зүйл хийж байгаас ямар ч ялгаа байхгүй. Яг газар дээрээ хөрсөн дээрээ чи юу ч хийгээгүй байж иж яг найзтайгаа ярилцаад ч юм уу би ингэндээ би тийгэндээ би хийчиндээ гэл нөгөө найз чинь магадгүй үнэхээр тэгээ чиний талд ордог найз чинь байх юм бол өө чи чаднаа чи хийнэ гингууд л хийгээгүй ээжиж өнөөрөө хийцэн юм шиг тэгж гоё ордох үед сайхан мэдрэмж аваад найзтайгаа ярилцаад инээлцэр агаал дуусна. Тэгэхээр яг үнэхээр хийх чаавал хинтээж бит ярилцаа өөр өөртөө эхлээ ярилцаад үз. Өөрийнхөө туршлага дээр би хэлэх юм бол 2 жилийн өмнө би Солонгост хурж ирэнгүүтээ хамгийн түрүүнд миний гаргасан шийдвэр бол би зүгээр л жимд явах байсан. Би жимд явах талаараа хинтээж ярилцаагүй, хний ч үзэл бодол санааг сонсоогүй би зүгээр л өөрөө үнэхээр явмаар байсан. Би өөрийнхөө биед бүх зүйлдээ би өөрчлөх юмэр байсан учраас явсан. Тухайн үед би дотор байранд байсан болохоор тэр дотор байранд байсан хүмүүсээс нэгнээс нь ч хамт жим явах уу, ганцаараа явал эвгүй штэ. Дасглаа сайн мэдгүй яавал дээр бол ядч хандаа илүү дээр чинь болов гээл хин нэгний үзэл бодол хин нэгнээс ингээл хараат байгаад ч юм уу тийм байхыг би үнэхээр хүсээгүй би хинтээч хинт ч би ерөнхийдөө бол би жимд явах чинь жимд явахыг хүсэж чинь хамт явах хүн байна уу гэж би асууж байгаа би зүгээр л ойрхон жим юу байна өөрөө хайж очоод хувцас өрөөл гараад очоод шууд бүртгүүлсэн. Тэгээд тэрэндээ тууштай байснаас 2 жилийн дотор миний өмнөх би одооны би хоёр маш ондоо болсон. Одоо хүмүүс миний өөрчлөлтийг хүртэл анзаараад нэрсээр чи их өөрчлөгдсөн байна гэдэг үгийг сонсдог. Хэрвээ магадгүй би тухайн үед хүмүүстэй ярилцаад хин нэгэн хамт явуучвал ингээд арай тухтаадаа арай иймдээ тэгэндээ энэ төр гэдэг хүн болгоны бодлыг сонсоод явуулсан бол магадгүй би тууштай байгаачгүй эсвэл ихлүүлээчгүй өдийг хүртэл явахгүй байсан байж магадгүй. Нэг удаа хамт жимд явах гэтэл манай найз ирээгүй учраас ингээ ганцаараа эвгүүгээд би хойшлуулад болдог ч юм уу те. Энэ маягаар ингээд үнэхээр би хийхийг хүссэн болвол би хинтээж байсан хинч байхгүй байсан ч би өөрөө тэр зүйлийг хийх байсан шүү дээ. Тийм болохоор үнэхээр тэр зүйлийг хийж байгаа бол эхлээд үнэхээр өөр өөртөөгөө ярилцаж асуух хэрэгтэй. Магадгүй рил хийж эхлэхэд ч гэсэндээ би үнэхээр ингээд өө за хүмүүс намайг юугээ бодчих бол доо миний эргэн тойронд байгаа хүмүүс ингээд ямар хүү хүлээж авах бол доо кринжлэх болоо тиймэрхүү мэдрэмжээр ингээл яаж эхлүүлэх үү санаа зовоол энэ талаар найзтайгаа ерөөд бол ярилцчихсан би хэрвээ рил хийж эхлүүл яах вэ ингээд өөр хүмүүс бодлыг бусдаа хуваалцвал яах вэ гэтэл магадгүй манай найз намайг дэмжээд юм уу үнэхээр ингээд чи чаднаа чи болгоно ингээд орлоод үзье гэж хэлсэн ч гэсэндээ эцсийн шийдвэр зүгээр л миний гарт байсан зүгээр л би үнэхээр хийхийг хүсч ивэл би хийн манай найз ерөнхийдөө бол надтай ярилцсан надад ингээд зөвлөгөө өгөөд чи ингээд оролдоод үзвэл яадын гэдэг талаас нь хэлнэ гэхдээ эцэстээ зүгээр л би үнэхээр хүсэж исэн бол би тэр найзтайгаа ярилцаагүй би зүгээр л тэр зүйлийг хийчих байсан байгаа байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө шууд рил хийж эхлээд ерөнхийдөө бол алдаа оноо дутагдал маш их байсан чадах ятгаараа ингээд алдах үедээ алдаад онох үедээ оноод ингээд явсан. Түүний дараагаас би яг одоо ингээд YouTube
ингээд эхлүүлээд ингээд илүү урт байдлаар илүү хүнтэй ойр байхын тулд илүү өөрхөн үзэл бодлыг бусдаа тэ тодорхой хэмжээнд рилээс илүү урт удаан хугацаанд хамт ингээд байлгаж ярилцахын тулд эхлүүлсэн. Гэхдээ би YouTube эхлүүлэхдээ хинээс ч асуугаагүй, ярилцаагүй. Би зүгээр л би YouTube хиймээр байна. Би хүмүүстэй илүү ингээд богино 1-2 минут биш, илүү уртаар ядаж 5-6 минут би хүмүүстэй үзэл бодлоо хуваалцаад ингээд ярилцаад бусны сэтгэлийг бас сонсомоор байна. Магадгүй миний хэлж байгаа үг хэнийг нь хэрэг болох юм билүү гэдэг утгаар би хинтээж ярилцаагүй. Би өөрөө үнэхээр энийг хийхийг хүссэн учраас би шууд л эхлүүлсэн. Тийм болохоор зүгээр л ямар нэгэн зүйл эхлүүлэх чивэл өөртөөгөө эхлээд сайн ажиллаад үз. Үнэхээр чиний хүссэн зүйл мөн байна уу, биш байна уу гэдгийг эхлээсээ анхаар. Бус хүмүүсийн туршлагыг сайн сонсоод үз. Тэгээд хинт ч бити хийлээрэ. Магадгүй хийснийхаа дараа чи тэр зүйлээ хийгээ болчул чи зүгээр л хий хоосон дэмий амнаасаа ингээд үг унгаагаад ингээд өөрийнхөө үн цэнийг ингээд унгаагаад зүгээр л ярьж явдаг. Тэгээ зүгээр л ярьдаг, хийдэггүй хүн болж дуусан. Тийм учраас хинтээж ярилцахгүйгээр яг өөртөө цаг гаргаад тэр зүйлийн талаар сайн бодоод үнэхээр чиний хүсэж байгаа зүйл мөн л бол чи хинтээж ярилцахгүйгээр чи яг өөрөө л бүх зүйлийг эхлүүлнэ шүү.